яа ийж. Этнээс бахасалцсан шүү дээ. Та бүгдэндээ гашраад шүү. За. Эхлээд ямар ч гэр бүлийн тухай заяа. За хамгийн ихэнд нандаа хөөрхөн байдаг оо нэг бол шүү дээ. Ивэлт хөөрхөн байдаг оо. За. Гурав хүн гурлаа л хөөрхөн. За. Тэгэл аав хөөрхөн байдаг оо нэг бол шүү дээ. Нандагийн тэгвэл нүдний хөөрхөн байдаг оо. Нандагийн нүд нь амар хөөрхөн. За тэгвэл тань тэгвэл энэ таалагдсан уу? Нэг бол тэр нандагийн тэгвэл гар нь хөөрхөн байдаг уу? Нандагийн гар нь хөөрхөн юм аа. За тэгвэл миний надад зүүсэн байгаа энэ тэр нь хөөрхөн юу? Нэг бол миний таны энэ зүүсэн байгаа нь хөөрхөн байна. За. Би нэг хэлээ босооч. За. Ээж миний микрофоныг авсан бай. Хай, өдрийн минь. За, нандад нь яриараа. Иддэг юм биш ээ нандаа наачаа. Иддэг юм биш аа шүү. За, би та хоёроос нэг асуулт асууж. За, аав хөөрхөн байдаг юм нэг бол та өөрийгөө хөөрхөн гэж боддог. Өөрийгөө хөөрхөн гэж боддог. За, тэгвэл ер нь аав ер нь юм дээр сонгогдож байна уу? Тэгвэл салхины амгаалт юм гэсэн. За тэгвэл нандагийн хөлний хөөрхөн гар нь хөөрхөн юу? Бүдэрээ хөөрхөн. За окей. За тэгвэл нандаа гараа хэр хиддэг вэ? Гараа хэр хиддэг вэ нандаа? Нандаа гараа хэр хиддэг вэ? Банга. За, нандаа би чамаас нэг асуулт асуумаар байна. Тэгээд харин чи бүгдэндээ амар гоё бүр ярина шүү дээ. Манай өдөрчид чамаа хэр 3 сартай бид хэр их ярьдгийг чи шалгах чинь заяа. За, нандаа чи аавтай хайртай гэвэл энэ гараа шүү заяа. Ингээд өргөн. Харин ээжтэй хайртай гэвэл энэ гараа ингээд өргөн. За, аль нь нэ? Ээжтэй хайртай юм байна те. За. Чи ивэл танайтай хайртай юу? Нэг бол аавтай хайртай юу? За би надаас ойлгож байна. Энэ ивэл танай чи энэ аавч шүү дээ. Би бас бичтгий харж байна. Яаж дуусгах юм аа? За ингээд дуусгачих. За энэ өрөөд бичлэг маань ингээд дуслаа. Дараагийн бичлэгээ уустаа түр байна. За энэ хартаас задгалаа бичлэг орно шүү. За тэрийг үзээрэй. За юу? Энэ хартаас залгуулаа бичлэг орно. Тэр нь хоёр нийлсэн гэсэн үг шүү. За юу? Баяртай.